Энэ бол миний орох дуртай алтан гац ресторан. Хоолоо идэх гээд инээд үрчгсэн. Үнэхээр одоо амьдралын бас нэг сайхан мөчийг одоо хотоодгоор хэлгээ. Баяр баясгалангаар дүүрчгсэн энэ ширээний ард ингээд сууж ин ийм тансаг тийм ээ. Үгээр хэлж бас гоод ингээд аавн дотор ингээд ярьж энийг яриулдгүй юм гоё. Ярихаас ч ихэнд ийм хэцүү байдалд оруулдаг ийм гоё сайхан ширээний ардаас ингээд нэвтрүүлгээ эхлэх гэж хахад блог эхлэх гэж хахад асархуу гэдэг нэртэй хоол. Нөгөө яг ийм гоё. Тий. За зөв. Нэр нь гоё байгаа сте. Чиний хоол чинь тономл гэдэг. Одоо юутэй баянштай цай. Тий. Борцтой. Сайхан шүлсээ залгаад. За битээр энэ гоё бас нэг юм Европ маягийн гоё өхрийн гоё норооны гоё стейк загсан. Ийм гоё шинэ ногооны салаад. За тэгээд энэ гүзээний салаад үшээ. Гүзээний хорхог. Гүзээний хорхог гэж би бол урдд сонсч ирсэн. Тий. Гэтэ идэж үзээгүй. Би чинь гадаадын нэг хамгийн хүнтэй зочиндоо нэг лаг хоол өгдөг штеп. Бүр одоо тансаг зоог гэдэг шиг. Би бол эхлээд ингэмээр байна. Хоёулаа шууд гоёыгаа идэх. Тий. Хоёулаа шүлээ идэж байгаа. Шууд цоо гоёыгаа энийг гэж байгаа болов шүү дээ. Энийг дараа нь орё хоёулаа. Тэхөө. Тий, тгий гэж юу? Тэгэл даа энэ. Тгий гэж юу? За тэгвэл би энэ хотын төвд баруун дөрвөн зам дээр Алтан гац гэдэг нэртэй манай Монголын үндэсний хамгийн том ресторан, хамгийн тансаг ресторанд орж ирсэн. Сууж юм. Гэтэ бас гоё нь юу те? Хөдөнд орж ирэхэд 120-од одоо ийм сайхан Монгол дээл, Монгол цамц малгай те? Хэрэгтэй эмхтэй хүний шүлэг юус ярих юм аа. Сүмөртөө энэ ингийн ийм байна. Маш гоё амттай. Ялангуяа энэ бойруу тавгных нь энэ гоё өөх махан анги амд ороод шууд хайлж байна. Чиний орж зайнах юм чинь. Гоё болцтой байна. Ой мэ. Тасарч. Би өөр одоо албадаад идсэн чинь бүр ингээ уучмаар байна. Уул нь бол халбагч жижиг столтой хоёлаа. Үнэхээр энэ хоолны амт гэдэг бол бит хоёр зүгээр жүжилж байгаа юм биш л те. Тэ энэ шүлийн зүгээр халбадаад идэж болно. Хамгийн гол нь бити халбадаа намайг уугаач, намайг идээч гэсэн хоол. Энэ хоол намайг шүү дээ өөрөө ингээд хилээд байна. Намайг уугаач. Хүмүүс уугаач. Тэгээд байгаа бол яалтч юу ингээд хүн чинь өөрөө байгалийн хайтай шууд ихээр нь уух тийм үзлэрж шít. Тийм. Ямар ч хоолны газар ингээд ороход Монгол хоол гэхээр нэг тийм бас зарим газар нэг юм тостой юм. Би бол бас их тостой хоол идэж чаддгүй. За. Тэгэхэд энэ амт нь бол маш гой зөөлхөн. Би бол бодож байна. Одоо Европын жуулч ч юм уу Монгол хоолны газар ирэхээр жоохон тэгхэд идэг шүү дээ. Надад бол энэ бол Европын жуулчд ирээд идэхэд бол үнэхээр бүр бараг нүдэн бүлтийхээр бүр ингээд амтал ярих мал. За найсан чам цайж аль. Зоо. За найсан чам цайж аль. Зоо. Маш лууч. Чи юм уу? За. Нара ийм домт. Үгүй. За. Гоё наарда. Бас ингэж хийдэг. Шар тос хөвсөн. Өстөнө сүүн бол нэрээ өстө үнэхээр сүүн амтгдсан сайхан цай. Манай мо хөрхиж байхад манай Очирбат юм төлөвч штэ. Тийм. Тэр чин 90-ад онд нэг тэгсэн штэ. Ийм тансаг, ийм гоё шинжил вирус орж үзээгүй гэдэг шиг. Тийм штэ. Яг үндэ хэлэхэд энийг би бол таав хийснээр хүүгээ хайрлахтай ийм гоё хоол хийдэж штэ. Энэ ингээд энэ өсвөр залуу найд гэж байгаа охиныгаа дагуулж орж ирвэл өнөө болох юм биш үү? Сайн хөлсний ачуул авчуулж ирээрээ ийм гоё хоол ингээд асархан масахгүй гэдээс чи мэдхгүй баяжтай шилийг би сая ингээд ичлээ гэж юм энийг хардаа. Хүш. Чи яцсан штэ. Тийм. Ерөөсөө ингээд гол орох
Тэ ээжээс авах гол ээжээс илэг гол ээжээс эгийг гол гээ урсч байгаа тест. Юу нь яг ингэж гоё хөлснөөс тоож ингэж идсэн хоол чинь тэр хүмүүсийг хооронд нь илүү ойртолдог байхгүй. Бодлоо ингэ цэмбэнэл явах байсан сайхан биш. Хөлс гаруй сайн гэж байгаа шүү дээ. Сайн. Цааграас юу ч хэлээд байгаа тий. Цааграас хөлс гарах гэж. Цаагаад юу ч хэлсэн. Энд дүрдийн байл шүү дээ. Би жоохон байж тэгэхээр дүрхгүй гэхээр үндсэн махных нь амтын аах гэж. За. Дараа нь дүрж. Би Бээжинд нэг сони стейкний газар орсон. Шендлерийн бүртгэл гэдэг юм нэртэй. За. Түүхийн махны ах стейк. Ингээд цусны гарахаар аяхан эвгүй санагдаад гэсэн чинь манайх ингээд бүх юм шинжилгээ хийцээ. Гэхдээ ямар ч асуудал каварцаар шарч тийм үү да. Бактери нь устгачдаг. Тэгээ түүхийн махан стейк хийж үзээд ийм түүхийн өндөгний соусанд дөрөд иддэг. Над бол их дажгүй санагдчихсан. Гэхдээ ерөнхийдөө зөвхөн манайхны соёл гэхээр би ингэ санагддаг. Манай монголчууд бол ерөнхийдөө тийм баг зэргийн шүүрхий ч юм уу тийм стейк гэдэг тийм дуртай биш. А бид тэр бол өнөөдөр яаж шаруулсан бэ гэхээр бас нэг шүүрхий биш. Яг гой гүйсэд болгочоорой. Би ерөнхийдөө яг тэгж идэх дуртай байдаг. Над бол гэхдээ амт үнэхээр ярихангүй байна. Үнэхээр гоё. Том юм бэ. Нэ порц томтой гэж байдаг шүү дээ. Яг би стейк үнийг дижсэн л таага хаана ороо энэ стейк энэ хэмжээ аягүй жижиг болчихсон. Заримдаа. Тэгээд нэг хүмчин аягүй сайн амт юм шүү дээ яг үндэ. Одоо энэ дэр гой хоолн дээр бол хичнээн ч мөнгө төгрөг төлцсөн дууралдаг юм байна. А тийм шүү дээ. Гой хоол. Чи их орныг юу гэж бодод вэ? Би их орныг юу гэж бодод гэхээр би бол ээж гэж боддоо шүү дээ. Зөө. Хүн ээж дээр очихоор ямар сайхан байдаг вэ? Бүх юм одоо сайхан байдаг. Ерөөс. А яг одоо ялангуяа бид нар жишээлбэл ингээд гадаадад ингээд явдсан шүү дээ. Нэг нь өнгөрсөн жилийн 8 сард би Солонгосын дээгүүгээ татад очсон. Нөгөө Солонгосын хамгийн халуун хот байхгүй юу? 45 градусын халуун. Ерөөсөө ингээд нэг юм түүцнээс нэг дэлгүүрийн хоород нэг 20 м газар явхад л өгчих гээд байгаа байхгүй юу? Амсгаад авчтаа. Яг кондишны хажууд ингээд бараадсан гэл өстой гоё шүү тэгэл. Кондишн гоё гэл яваад байгаа байхгүй юу? Тэгээ Монголд буусан чинь Монгол орн биш тэр чигээр кондишн байгаа байхгүй юу? Нөгөө тийм цаанаа тийм чимдгаа нэг шүлэг байдаг шүү дээ. Нөгөө өршөөлт дээжийн гар илдээдж байгаа юм шиг энэрнгүү сайхан санагдахад элэг зүрх мөн догдолж хосхоо баярын нэлмэс хоёр нүдийг нь бүрхтэй гэдэг шиг. Тэр салхийг хэлж байгаа шүү дээ. Үлээж байгаа салхи нь үнсэж байгаа юм шиг. Өршөөлт дээжийн гар илдээдж байгаа юм шиг. Тий. Үнэхээр одоо би Монголыг бол ингээд бодохоор бидний нэг хэсэг ингэдэг шүү дээ. Хавар болохоор Монгол муухай, өвөл болохоор хүйтэн гэж хэлээд байдаг. Бид нар чинь жилийн 4 ойлголт гоё Монгол хоолой идчихэж бид нар гоё нэрүүлж ширэх байгаа байхгүй юу? Ерөөсөө их орны хайрлын маярлыг л бид нар ярьдаг. Тэ? Тэнгүүд их орн гэдэг нь юу вэ гэдгийг өөрсдөө мэддэггүй. Яг юу вэ гэхээр зүгээр энэ уул ус, гол горих тийм ээ? Гიშгэж байгаа газрыг их орн гэж ойлгоод хамгийн амархнаа нь ойлгох нь юу юм бол ээж. Ерөөсөө ямар ч хорвогийн хамгийн муу хүн ээжтэй хайртай л байдаг байхгүй юу? Ээж үд чи ерөөсөө ээж дээрээ байж байгаа хүн чи эрхэлдэг байхгүй юу? Тэ? Тэгвэл ээжигээ хайрлаж байгаа сэтгэлээрээ их орноо хайрлаж байгаа. Тэгчихэл яг энэ ресторанч тэр энэ хоолч тэр бидний их орны нэгэн эдээс. Ээж нэг эдээс. Одоо ээж нь чадсан цай гэж байдаг шүү дээ. Одоо чи тэр өнөөдөр ингээл цай байж байгаа сте. Өнөөдөр чи тэр ч нөгөө их орныхаа хамгийн сайн ресторанд ингээ орсон. Хоол идсэн. Бас л тий. Тэгээд энэ чи гадныхтай яг ангидаа харьцуулахад энэ бол амар үнэтэй явах шүү дээ. Яг үндэ тэгэхэд хоёулаа нэг гадна Сингапур ч юм уу, Японд ч юм уу, Солонгос ч юм уу яг юм өөрсдийнх нь иймэрхүү төвчлөлтөй ийм газар ингээд ороод идэх юм бол дуусаа. $1000 наашгүй. Цаашгүй тий. Ер нь бол ват тий $500 карматай байж ээж нэг жоохон ингэж идэв шүү. Тэ нэг $200 хөөдөөр тий. Хоёулаа тэгээд менюг нь авна штэ. Тэгээд энэ шилэх байхтай тий. Энэ бол шүү дээ. Энд орж ямар сэтгэл төрсөн гэж байна. Үнэхээр яг мүсэч юм.
Ерөөсөө ямар ч хүнийг оруулж ирсэн нөгөө хүн болвол найдвартай заа гэж хэлэх газар байна. За Шууд хараад ямар ингээ харъя да хардаа ингээ Монголын төв энэ ер нь бол чи тэр нь дандаа юм гоё гэрэлтэй орох юм аа. Өмнө бас нэг сайхан гэрэлтэй орсон. Энэ бол үнэхээр сайхан гэр байна уу. Энэ ардаа нэг би ер нь яг ийм мөнгө аягаар үйлчилдэг ийм ресторан ерөөс үзээгүй шүү. Ерөөс. Гоё ресторан байна. Яг үндэ ихэд Викторийн нүд 50 мөнгө болцсон л яваад байна. Тийм. Одоо мөнгө аяган дотор цай хийдэг ресторан Монголд байгаа юу? Байхгүй шүү дээ. Байхгүй тий. Энд вэ. Дойлын аягийн үзье да. Надад бол их гоё хийц бол их гоё. Энэ ардаа Ёроолт нь юу байсан бэ? Буган чулууг төршилсэн байна. Тэгээ ардаа зарим газрын мөнгө аяг нэг юм өгчилсэн аяг байдаг шүү дээ. Нэг тий. Тэ Өгчээсэн. Ер нь ингээл шууд ингээл баг нөгөө хохроод унахаар энэ өстө мөнгөөр бол зодж ирсэн шүү дээ. Энэ одоо энийг хилж болж ийн үгүй юм. Хүмүүс үжи аваа явчих үе тий. Харин тий. Нэрэ хүмүүс үжи аваа явчихвал одоо сүйдэн та хоёр чинь рекламдаа дээсэн. Та хоёрын дараас манай мөнгө аягнуудаас. Байхгүй. Одоо эдний чинь айраг байна заяа. Нэрмэл байна заяа. Тий. Тэ? Тэгээ сүнтэй цай. Тэгээ дээрээс нь гохор байна. Шүл байна. Тий. Бод утсан баахаа шиг л. Мартаад ингээд өөртөлчих үү дээ тий. Чи өөр өрнөж багадгүй царай биш үү? Би яг ингээд чамайг өөртөлчихэд дээ шүү дээ. Би За. Рестораны эзэн ирэхээр нь шүү дээ. Шинцаг ирэхээр нь бүхэн илүү үзүүлнэ. За энэ мөнгө аягийг юм хийлээ. Тэнчээс гараад ирлээ. За ганагийн энэчээс гараад ирлээ гэдэг. Тэгээ чи аваа явах нь шүү дээ. Ингээ аваа явах нь тий. Чинь майнаас нэг өчгнэ тий. Нэ жасраагаа. Маш зөв. Жасраагаа очирдгоо. Олон газар галуу шууны мах хийсэн хүн юм байгаа шүү дээ. Ийм мундаг тархин гэж даран сэтгэж байна. Энэ гэрүүд нь шүү дээ. Нөгөө Чингисийн 9 өрлөг баатрын одоо уламжилт юм гоё гэр байна. Тийм үү. Тийм сайхан байна шүү дээ. За жишээлбэл Одоо тэнцээс ерөөсөө би сая түрүүн харлаа л да нүд бүтгийг л харлаа. Одоо зөв жанжнаас эхлээл одоо баг бүгд байна дөө. тийм л бол тэр юу гэж байна. За энэ юу гэж шүү дээ мухлаа гэж. Зөв байна. За тэр юу гэж байна. Селфи хийх газар зөндөө. Энэ нөгөө энэ техник гоё ба тий. Би өвөр Монголд яг ийм гоё ресторан бас орж ирсэн. Гэтэ манай энэ Улаанбаатарт байж байгаа нь надад бол илүү гоё санагдчих. Ягаад бол өвөр Монголын одоо бас зарим хоол унднууд яг Монгол юугаар биш шүү дээ. Монгол бүтээгдэхүүнээр биш. Шинэ ерөнхийлөгчийн нэг тийм гэр байд юм байлаа шүү дээ. Тийм. Тэр үзэх үү? Тийм. Тасарсан гэр үл. За манай өрлөг жинжиг чаваасан. Өө. Хэрэгчлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээ. Болсон гойг бол үнэхээр асар их тийм ухааны оглоодтай тийм хүн гэж боддог. Одоо дээр үед чинь их хаадын үе, баг хаадын үе гэдэг ингээд дараа нь манжин даргалд орсон үе гэдэг ингээд бодохоор тэрний дараа биш үү? Би чаваасан гойг юу гэж боддог гэж торгон үе гэж би боддог байхгүй. Энэ хоёр том гүрний дунд ингээд маш торгон ухаан зарж иж тусгаар тогтнолыг аваад авчлаа тий. 1943 оны 4 сарын 11-ний яалтын гэрээгээр ерөнхийдөө манай улсын тусгаар тогтнолыг яг хийцсэн байхгүй. Нөгөө за дараагийнх нь бас торгон хүн чинь Цэдэн бол байна шүү дээ. Хамгийн их одоо хараалгуулж энэ хоёр шиг одоо Монголын түүхэнд хараалгуулж одоо муу хэлүүлж исэн хүн байхгүй. Тэгсэн мөртлөө монголчуудын одоо тусгаар тогтнолыг авч өгснөөрөө бид нэр өдөө зэрэгтэй байгаа. Өдөө зэрэгтэй байна. Яг гიშх газартай тэ монгол хэлээр ярьдаг хин нэгний хараад бус ирэх чилээ тэ энэ миний эх орон. Манайх тухайн үеийн тэр Сталины тулгалтаар 37 мянган хүнээ алуулаад одоо нэг юм улс төрийн хувьд нэг тийм одоо нэг байр суурь байхгүй. Одоо аль замаар нь явсан ч хохирлтой. Гэхдээ хамгийн бага хохирлыг сонгоод явж байгаа. Зөв. Тэрнээс ш одоо ястаа сайхан хэллээ шүү. Заавал ийшээ харъя. Энэ юусоо одоо энэ шалыг хараач. Шал мал бол ямар гоё. Яагдсан шал вэ? Энэ мод уу? Ингээд юм үзүүлээ яваадах юм аа. Тэ. Хөх, зай гараад ирсэн шүү гадаа. Вау, гадаа ингээд гоё хоол идэх бас гоё шүү те. За ийшээ. Анхнаасаа ингээд энэ гэрийг зохион бүтээгээд ингээд доторх зохион бүтээлт энэ хийж шүү дээ. Одоо энэ чи өнийг хардаа. Орин хуураар. Орин хууртай. 5 хошуу мал. Имэйл тэр имэйл. Ерөөсө бүхэл одоо сайхан бэлгэлтүүдийг хийчихжээ. Энэ ардаа ямар гоё хийсэн юм те. Алтан орин хуур юм уу да.
алтаар хийсэн морин хуур харагдаж шин. Ер нь гадаадынх юм бол энд орж ирэх юм бол зүгээр ингээл ухаалт болгох юм байна. Дан Монгол ресторан гэж би ойлгоод байсан чи биш юм байна. Европын бүх төрлийн стейк гарч ийн, Итали гол гарч ийн. Аль тийм биш сая идэхэд. Тийм. Бас саалмон одоо гой гой юм яргаа загсны хоолууд ерөөсөө байхгүй юм алгаа юм. Одоо ингээд сайхан верандын дээр суугаад яг энэ сайхан сууж байгаа гоё айраг уумар юм байна. Айраг гоё шими юм уу та. Ингээд хавтаа. Ийшээ нэг сонио өрөө байд юм энэ хоёлаа. Нэг юм чулуу өрөө байдаг гэсэн. Чулуу зүцхүү. Тийм. За энийг та нар юу гэж бодож байна? Энэ ширээгүй штэ. Энэ өрөөнд нь захиалж иж бас гарын уртаа их мундаг хүмүүс ирж хийсэн гэсэн. Энэ ширээг бол тэр айгуу гоё те. Монголын газрын зургийг аймгаар нэгээд энэ ширээ бол одоо ганцхан энэ ресторан л байна те. Алтан гац дээр л байна. за ингээд гүзээний хорхоо задлахаа бэлэн боллоо. Тарган агшин штэ анч. Шанхууртайгаа идэх чинь аа. Ямар сони юм бэ те. За харъя. Гүзээ нь одоо зад үсгэж мэл санагдаад ах юм. Тэ? Дотор нь халуун чулуу хийхэд соёлын тоогоочоос нь асууна. Яаж хийдэг юм? Тэ. Гэхдээ соёлоо штэ гэртээ хийж сурах болов, чадах болов. Энийг бол би ингээд гэртээ хийчмээр санагдаад байна. чи юу? Сурчаасаа. Тоогоочоос. Бас сурчвал бас сагтаа. Асуу. Энэ халуунчуудаа юу сайн байдгийг мэдэх үү шүү. Аа? Ер нь хүний хөл энэ бүх энд мэдрэлийн цэгүүд өгдөг гинэ. Тэгээ энэ цэг чинь ингээ халуунчуудаа атгахаар сэргижээдэг. Тэгээ эрүүл мэндэд маш их сайн байдаг гэж байна. За. Хятад бол ингэдэг. Файси гумпа гэх нэг тийм одоо алгаа ташиж гимнастик гэдэг. Тий. Соёл. Файси гумпа гэх. Та төвдийн лам нар чинь ингээд алгаараа ингээд зохиод нам хаилцдаг шүү дээ. Ерөнхийдөө дэлхийн маш олон орнуудад ерөнхийдөө ийм эмчилгээний чанартай хоол ерөнхийдөө хүмүүс ингээд магтаал байдаг. Гэтэл манай Монголын энэ хоол бол би бол үнэхээр супер хөл ингээд массаж хийж штэ гартаа. Супер чулуу байхгүй яг манай ингээд хуухтайгаа. Хуухтайгаа юм уу тий? За махан уу? За шүлөө хардаа. Маш гоё ийм за үнэхээр давс амт ер нь бол одоо үнэхээр тас ерөөс энэ дээр одоо тэтгэв гал одоо яг ямар гоё зүйл юм бэ? Яг энэ одоо битэрийн болгоёыг үзэж байгаа хүмүүс бол битэрт бол үнэхээр амар атархаж байгаа. Тийм. Нэрээ энэ хоёрын хооронд байсан бол ямар гоё вэ гэсэн. Тийм болохоор та нараа өөрсдөө хурж ирээд яг энийг битэрийн яг энэ авж байгаа мэдрэмжийг та нар хурж ирээд аваарай. Зарим нэг хорхны шүтий чи ингээд тосыг нь ярьж байгаа дуудсан шүү дээ. Тэгэхэд энэ бол тос яриад байх шаардлага. Тос бай. Тэгтээ маш гоё юм. Их гоё таарсан. Тос ам бүх юм таарсан. Тэгээ гоё хамгийн гол нь юу гэсэн шүү. Энэ хорхог маань хуухтайгаа юм байна. Хуухтайгаа гэдэг чинь бас их гоё шүү дээ. Хамгийн гоё амт чи хуухандаа гэдэг байхгүй. Энд одоо гараараа идэх үү яг уу? Гараараа идэх л дээ. Тэгж идэх тий. Барьж байгаа дээ чи. Шүсний цагаан эс шүү дээ. Цагаан эс чинь дэмждэг гэж байгаа чүмг. За энэ бол ер нь ярих үг аа. Тэгэд махан шүү дээ. Ерөөсөө шууд ингээд ерөөсөө барихад шууд ингээд мултраар унж. Аюулгүй.
хамгийн гоё юм чинь гурилтайгаа хоол идэх гоё шүү дээ. Тий. Аа сайхан гурилтайгаа. Нөгөө зэрэг нэмгийн өмнө нөгөө 80 байдаг шүү дээ. Ингэж аа. Дээ идэх шүү. Ноо тасаа. Яг хотод бол одоо бас хорох ийм гоё хөдөлгөөн бас гэртээ бас хийгээд хэцүү дээ. За ингээд дөрөв хайрхан даа өгчээ тийм ээ. Монголд ийм сайхан ресторан. Таавлын сайхан. Ерөөлөө тийм ээ. За миний нэст сайхан. За монголчууд маань одоо ингээд үе хэдэн мянган жилийнхаа туршид энэ сайхан хоолоо зовлож ингээд дэлгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан амар сайхан жаргах болтугай Монгол ард түмэн. Чам байна ямар Сайхан байна. Ийм сайхан ресторанд орж ирээд хоолцсондоо тун таатай байна. Ингээд ган үзье танаа нэг шивийн ярихаар дайлуу Уучлаарай. бодож байна. Халахын алдарт дуучин. За. Анаа найз минь би өөрийнхөө аяганда ууя. За. Олон Ийм жижигхэн үхэн үчиг аяганд оодаггүй. За. Хой за. Миний аягад энд явдаг юм штэ. За. Мөхөс намайг уушлаарай. Энд одоо биенийхээ хэмжээгээр уудгийн байна гэдгийг бас мартсан байна, уушлаарай. Энэ сайхан ресторанд Тэ. энэ сайхан хоолны дараа энэ одоо сайхан нанчид сайхан ийм шимийнхээ архийг хүртнэ гэдэг бол чи үтэрийн хувьд бол одоо өнөөдрийн хувьд бол маш сайхан жаргал байна шүү дээ. Тэ. Одоо хоёулаа сайхан ингээд Монголынхаа тухай яриад ингээд сууж байгаа надад бол сайхан байна. Би бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа л да. Монголчуудыг чинь ингээд дээр үеэсээ ч юм уу Оросын энэ Европын үзлэр их тийм болох бүдүүлэг байсан, муухай байсан гэж яриад байдаг. Гэтэл монголчууд ч өөрсдөө ингээ аяга үртлээд явдаг байсан. Тэгэхээр янз янзын хаалдвар төвчин тусахгүй. Тэгсэн мөртлөө мөнгөн аяг гэдэг чинь өөрөө ямар нэгэн өвчний бактерийг устгах юм. Ийм сайхан байхгүй юу? Тийм болохоор би өнөөдөр энэ сайхан ресторан дээр суугаад ингээ өнөөдөр оройг ингээ найстайгаа чивтэр чинь зөндөө олон сайхан зүйлийг ярьлаа. Ингээ яриад тах тусам л ерөөсөн манай Монголын ард түмний Дуусшгэлтэй. ийм сайхан цэцэн ухааныг энэ хоол ундныхын соёлоос ингээл ярихад бол ерөөсөө ингээл яриа дуусахгүй байна. Тийм учраас өнөөдөр бас энэ сайхан битэрийн хоолны балааг үзэж байгаа хүмүүстээ зориулаад сайхан монгол соёлоо үзээрэй. Энэ сайхан музей шиг газар орж ирээд Монголынхаа түүх соёлоор аялаад Монгол үндэснийхээ юм сайхан хоолыг идэж зооглож Монгол улсад одоо байж байгаа иргэн бүр энэ ресторанд орж ирж үйлчлүүлэхгүй бол алдс болох юм байна. Нэг юмнаас хоцрох үедээ та нар гэж одоо хэлмээр байна. Заавал орж үзэх ёстой гал ресторан байна. Яг үнэ. нөө баруун дөрвөн зам Гранд Плазагийн зүүн талд. Залтай гэж байгаа штэ би нэг шүү. Мэднэ. Зүгээр ингэж байж байгаа.
гэж байгаа штэ. Гэхдээ энэ чинь өөрөө нөгөө монголчуудын нөгөө юу ахгүй юу? Нөгөө гэж хамаг нөгөө хий хөөгийн гаргадаг. Хоол хүнсч тэр арх дарсч тэр ямар нэгэн хэмжээгээр хэмжээ гэж нэг юм байдаг. Тэгээ би тэрийн хувьд бол одоо үзэгчтэй түмэндээ бас гоё хэмжээг баримтдаг. Найз нь өнөөдөр чамд жижигхэн бэлэгтэй ирсэн. За. Яг ч ингэхээр одоо ч ингээ 8 сар нэлээд сүүл гарчлаа. Тэгээд 9 сар чинь маш олон сайхан найр хөрний сар болдог. Тэгээд одоо энэ сайхан ресторанд ингээ суун дараа нь чивтер зөндөө сайхан хоол идэх юм чинь би чамайг дараа сайхан найз нартайгаа энэ ресторан дээр суухад гоё бэлэгшээгээд чамд гоё юм гоё ёслол гэдэг юм гоё Монголын. За Монголда харж үзээгүй юм гаргаж ирж ах чинь вэ энэ. Монголын одоо нэг тийм сайхан ёслын ихэнд дарс ирэх юм, ёсын ихэнд жудаг ирэх юм, хүртгийн цагт хэмжээ ирэх юм, хүндлэхийн цагт үнэн ирэх мэ гэж Бавуугийн лав сургамга хэлсэн юм байна. Түүнээс их стад хийсэн. За энийг би болгоод хүүгийнхаа үсний наригсан штэ. Тийм. За тэрэндээ сайхан ёслол болгоод найзынхаа энэ өгсөн сайхан одоо саргадыг тийм ээ найзуудаа дайлнаа. Найзуудаа дайлнаа. За найзтайгаа Монголын үндэсний хамгийн одоо сайхан ямар ч хүн дагуулад ороод ирсэн нүүр улаалахааргүй ийм гоё одоо хаадын зиндааны гэж хэлэхээр ийм гоё ресторан битэр нэгэн үчиг өнгөрүүллээ. Битэрийн хувьд бол өнөөдөр сайхан Европод за ингээд дараагийнхаа одоо лаг хүртлээ. Тэр баяртай үзэгчтэй баяртай. За энийг